Өвлжилтийн бэлтгэл байдал аймаг сум орон нутгийн түвшинд хангалттай хэрэгжихгүй байна. Тухайлбал Тижээлийн нөөц бүрдүүлэлт Баян-Улгийн Аранхай аймагт 50 орчим хувь, бусдад нь 50-аас доош хувьтай байна. Баян-Улгийн Увс Говьалтай аймагт өвсний нөөц бүрдүүлэлт 50% хүрсэнгүй. Шаардлагатай хөрөнгө, санхүүгийн их усүрийг шийдвэрлэж, боломжит хувилбараар шийдэх хэрэгтэй. Мөн отор нүүдэл хийж байгаа иргэдэд хөөж туудаг, хүлээн авахгүй байх асуудал байх ёсгүй юм а. Отор нүүдэл бэлчээртэй холбоотой авилга дарамт чахалтыг таслан зогсоох хэрэгтэй гэж шадарсаад 21 аймгийн удирдлагуудтай холбогдох үеэрээ онцолж санууллаа. Хариуцлагаа өндөржүүл, зохион байгуулалтаа сайжруулж ажиллах хэрэгтэй байна. Засгийн газар улсын онцгой гомс салбарын яамнаас одоо холбогдох шийдвэрүүд гарсан байгаа. Сумдад хэрэгжүүлэхгүй байна гэдэг мэдээлэл орж ирж байгаа. Эсвэл гарсан шийдвэрийг одоо гуйвуулдаг. Шийдвэр гаргаад өгөөч гэдэг. Шийдвэрүүд гарсан шийдвэртээ өөрсдөө танилцдаггүй, нэгтэлдэггүй, судалдаггүй, малчид өрхүүддээ мэдээлэл хүргədэггүй юм асуудлууд байна. Одоо өнөөдрийн хуралдаанаас ч гэсэн бас ажиглагдаж байна шүү дээ. Хангалттай шийдвэрүүд бий. Үүрэг даалгаврууд хангалттай бий. Тэгэхээр газар нутагтаа эзэн болж эзэн болсон малчдынхаа ахуй амьдрал, мал сүргийн бүрэн бүтэн байдал дээр өшөө одоо хариуцлага оролцоогоор нэмэгдүүлж ажиллах хэрэгтэй байна. Нүүдлээр яваа малчин өрхүүдэд, малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэх ажлыг аймаг сумын удирдлагууд эрүүл мэндийн байгууллагатайгаа хамтарч хэрэгжүүлэх ёстой. Шаардлагатай тохиолдолд явуулын үйлчлэг шинжилгээний багуудыг гаргаж ханаа томороос өрсөн сэргийлэх, ковидын эрсдэл өнөөдөрч намжаагүй байна. Дахиад одоо өвлийн ханаа томоотой хавсарсан ийм хүндрэлүүд бий болох эрсдэлтэй. Малын хуулийн гоц халдварт өвчин намжаагүй байна. Шүлхийн мялзан өвчнгүүд. Үүнтэй холбоотой урьдчилан сэргийлэх ажлуудыг мал эмнэлгийн ерхий газар, аймгийн мал эмнэлгийн газрууд бас хамтарч хийж хэрэгжүүлэх ёстой. Тархаа Бутархаа энэ тэнд уялдаа холбоогүй явж байгаагаас үүдээд хэдэн 10 саяараа мал сүрэг эрсдэл өндөр байна шүү аймаг орон нутгийн удирдлагуудаа. Өнөөдөрхэд одоо хинтээ нуруу энэ одоо хинтээ дорнодын нутаг дэвсгэр бас одоо эрсдэл хүндрэл нэмэгдэж болзошгүй юм байдалтай байж байна. Хангаан зарим сумдууд байж байна. Говийн одоо аймаг сум байна. Хаврын хавсрах шуурга гээд асар их эрсдэл бидний өмнө байгаа учраас энэ тал дээр онцгой анхаарч ажиллах, энэ гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хангах тал дээр шат шатандаа үүрэг даалгавраа биелүүлж ажиллах хэрэгтэй байна. Өнөөдөр та бүхэн энэ хурлын дараа сумын удирдлагуудтайгаа дахиж тусдаа хурал зөвлөгөөнөө хийж орон нутаг дахь нөхцөл байдал, цагийн байдлаа сайтар дүгнэх, орон нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ эрчимжүүлэх, улсын хурал засгийн газраас шалтгаалсан төрийн дээд байгууллагуудын оролцоотой шийдвэрлэх, яам тамгын газрын анхаарах асуудлууд гээд ангилж ялгаж ирэм дараалаад асуудлуудаа хэлэлцээд нэгдсэн байдлаар танилцуулнаа.